Дэвцхан дараагийн мэтлэн дуртай морил өнөөдөр бид нар хүүхэнтэй хайрц задах гэж байна. Нэг Мё анхын сайт руу орчоод юм хүүхэнтэй хайрцаг тийм юм байна гэсэн бичлэг оруулсан би санаад байгаа байхгүй. Тэгээд одоо хүүхэнтэй хайрцгийг надаа задлж үзье. 60 цент юутай байна. Yokasta гэдэг нэртэй хүүхэнтэй хайрцаг байна. Тэрнээс гадна би танд хэлэх бас те шинэ урамшуул байгаа тэрийг одоо орж байгаа хэлье да. За бид нар болгоно Yokasta-гаас тэгээд 100-г задлаад те ашигтай алдагтай тань шалгаж үзнэ. За тэр найрцаг байна энэ байна. Харин та нар энэ сайт руугаа ороод энэ хамгийн дээр нөх юм уу та бараг л хамгийн дээр нь энэ чи юу байгаа. 4 долларын үнэтэй юм хайрцаг байгаа. Тэгээ энийг чи шууд залж чадахгүй. Заавал хэн нэгнээр урагдж кодыг ашиглаж задлах боломжтой. Манай энэ компьютерийн кодын копидо тавиад өгье. Тэгээд энэ яадаг хайрцаг юм бэ гингүүд нэггүй удаа задлах боломжтой. 4 долларын үнэтэй. Тэгээд хамгийн хямдхан унж байгаа юм 728 долларын үнэтэй. Ер нь бол 8 долларын үнэтэй. 10% магадaltaй юм дарах нь 9-10% долларын үнэтэй. Тэр ч одоо ер нь бол нэг удаа задлаад 100% баталгаатайгаар бараг 100% ашиг хийх боломжтой. Тийм хайрцаг байна шүү. За тэгээд энэхэн кодыг маань би компьютерт чи энэ урамшуул дуусахтаа мэдээд хараа за. За одоо энэ Yokasta-г задлаад үзье. За харахад одоо энэ ч болонгууд Neon Rider твэрсэн хүүхэн лээ. Тэгээ хамгийн үнэтэй юм бэж 60 цент үнэтэй юм бэж тэгээд үнэтэй хот 2 хотон мотог орсон. Тэгээ convert скинүүд орсон. Айхтар хайрцаг байна. Тэгээ 100-г задлахад бидэрт болонгууд $60 хэрэг болно. Хэдүүлээ байгаа юмнуудаа зарчи. Энэ жоохон ашиг хийхэд онцгүй ашиг хийхэд бараг боломжгүй хайрцаг байна хаа. What the fuck. 8% минут юм уу. За. Би ч 4 дарс 12 долларыг тал болгосон. Бид нар $60 хэрэг болно гэж байна шүү дээ. Бид нар аль хэдийн ашиг хийцэн байгаа юм шүү дээ. Нэр нь ашигтай байгаа даа шууд болцсон дээр л дээ. Тэгээ одоо мэн бичлэгнийхээ үндсэн концептын дагуу 100-г задлана л та. Адтай бол авдаг хайрцаг гэж нэрлэе. Бичлэгнийхээ нэрийг дундаас нь зөхөөгөө ш. Wi-Fi аваашаалаа. 6% магадaltaй тийм 100 гэдэг чинь. Яг хөө мэн яндатай лсэн байж болно л доо. Дахиад унчвал бас уус ундаг байж болно. За тийм ийм хайрцаг байна. За хүүхэндээ хайрцаг бол эвгүй хайрцаг байна. Эвгүй хайрцаг юм. Тэгээ ихэнх тохиолдолд удардаг хайрцаг. Joker нь нэлээд үнэтэй л нахтаад бол 43. Бас бодсоос гайгүй. 5-ыг задлахад хамгийн үнэтэй итэгээд бараг хийж байгаа хайрцаг. Тэгээ унах магадлал нэгтээ өндөр 416 биш 5.8 гэдэг чинь 20-ыг задлахад өдөөс нэг унах юм биш үү. Хүү энэ амар шаах юм шүү. За харъя. За энээс 2 шиг унах юм бол энэ хайрцаг удаан хайрцаг шүү заяа. Манд эртхий хэлчих юм уу байлаа. Хэрвээ бичлэг чам таалагдж байвал лайк дараарай. Тэгээ subscribe дараагүй байвал нэг дарах талаар нэг бодоод үзэхгүй да. Тэгээ бидрийг шулгах чинь. Яа 2 унлаад жаалаа. Бидрийг шулгах чинь. Тэгээ муу шулаач хайрцаг гэж хэлэх гэжсэн. Мэс 10 задлсан те 430 ашиг хийгээгүй юм. За байж. Яг үнд ашиг хийхгүй юм биш үү? Би амар шаалгаж үзсэн өөрийгөө. Яа. 869-ийг 20 задад ашигтай дуусчлаа. За байж баталгаач үлчи. Дахиад 20 задлаа үзье те. Мөнгө буцаа авсан. Алдсан. 25 задлсан. Нэг хутан унтал нь би дарчи гэж бодсон. 25 задлсан гэдэг чинь 1100 шахуу хүрсэн. За бас. За мен ригэд хүн юм байна. Тэ. Эннээс 2 унсан бол тэ. Өстой ловри хайрцаг байна гişаасан чинь хутгнаас нь 3 унаш. За give it эми 2 бичлэг хийх хооронд тэгээд за та нар үнэхээр хурдан байна уу? Энэ give-ийг үнэхээр хурдан задарч би үнэхээр тэ энэ give-ийг би яг одоо тэ 3 сарын 1-ний 9 цаг 17 минутанд ингээд хийхэд 3 сарын 2-ны өдөр 12 цаг магийн үед баг дүүрнэ гэдэгт би баталгаатай хэлье зөө. Энэ give-ийг арай л хурдан задарч байна ёо. Үнэхээр хурдан задарч байна. Яг үүндээ тэгээд яг хүмүүс ингээд бичлэг хийгээд стрим хийгээд ингээд give-ийг чинь шинжилээд байна. Та нар яг үүндээ энэ бишийг үзэж байгаад энэ give аль хэдийн алга болцсон байна ах. Гэхдээ дараагийнх нь мань хийцэн байна. За тэгээд дараагийнх нь ороход тэгээд тэрийг give чи задрах нь гэж үү. Ямар шаардлага өдөртөө задарч байна. Аимшигтай. За хөдөлөө батлаа. Арай тэнд хурдан задарч байна. Жог үнэтэй юм give тийх үү. Тэгмүү та нарын хожих магадлал бас багсан л та нөгөө талаараа. Ямарч. Мань мэдэхгүй л. Энэ Yokasta бол давгүй. Манд нэг тийм огт тийм мяа бол хайрцсан санагдаж байна. Давгүй. Хүлээн SSFT л ингээд дүгнэх юм бол энэ хайрцаг бол тэ B+ бараг л A ч юм уу тэ.
S-тирний бас эвгүй хайрцагнууд бид нар өмнө тохиолж исэн. Энэний өмнөх одоо 3 хайрцагны 2 нь бол F-тирний хайрцаг байсан. За F нь ч бас хайшаа нэг тийм. D-тирний хайрцаг байсан. Тэгээ энэ хайрцаг одоо ингээд үнэтэй юм унахгүй дандаа энэ тэгээд скорт нь унаа тавил бас л хэцүү л ах л да. Гэхдээ сая Joker нь одоо мэдэн таалагдлаа. Тэгээд одоо бичлэг болгон дээр л хэлж байна. Одоо хүмүүстэй нэг комментиг мань зөндөө уншиж байгаа. Бүгд угаасаа нэг бичлэгэнд 10 орчим коммент гарч иж байгаа. Энэ хүү бичлэг та бүхэнд өргөд болсон Keydrop байлаа. Keydrop тэр үнгүй хайрцаг 24 сая тутам нээж болно. CDS код ажиллаад 70,000 долларын gift таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд тэр комментэн дээр бичсэн байсан юм юу ангууд наад скинүүдэд татаж кодод тоглоод дотроо тоглож болдгоо мó гэдээ асууж байгаа хүмүүс мэдгүй юм шиг байлээ. Тэгээд мань одоо гууд энэ одоо скинүүдээр одоо манд нь одоо скилийн шунал одоо тий хоорн гарцсан юм да. Шаахгүй. Тэгээд одоо мань одоо энэ таны өмнөөс энэ хайрцагнуудыг мань туршиж өгч байгаа контент хийж байгаа болохоор мань энэ энэчнээс хоцсон тэр нөгөө survival tiger-ууд мань чинь сонир байха болцсон. Мань тэ бүх butterfly бүх доктор тоглоод үзсэн. Тийм болохоор одоо мань нэг тийм скин татах юм байх. Татаж болох үед болно. Тэгээд тийм учраас одоо тэр нөгөө асуугаад байсан хүмүүстэй зориулаад мань одоо цуврал явж байгаа. Тэр цуврал нь та нарын хүссэн одоо лоодот, улаан өнгийн лоодот, шаран өнгийн лоодот, цагаан öнгийнхийг эсвэл дан фейд лоодот ч юм уу тиймэрхүү санал байвал мань луга комментээр бичээд өгөө. Мань комментж уншиж байгаа. Тэгээд тийм цуврал видео хийдэг эхлүүлээ да. Тэгээ хамгийн ихтэй орж ирсэн саналуудыг мань харж байгаа тий. Эсвэл бүр тий эхлээд хамгийн их санал одоо жишээ нь улаан өнгийн лоодот хийсэн санал их орж ирэх юм бол эхлээ удааны хийгээд дараа нь хамгийн их орж ирсэн ногооны нэгээд тий уусан ч асуудал. Яг хөө мэнд татсан скинүүд байна сайтнаас татсан одоо энэ фейд одоо надад хэдэн ширхэг фейд татлаа 3 4 5 ширхэг фейд татсан байна. 2 ширхэг factory new beat monster татсан байна. Just 1300 доллар скин штэ. Тэгээд баахан factory new side-ийг татсан байна. Энэ жишээ 200 долларын үнэтэй ингээл татсан скинүүд байна энд нь бол. Энэ бол мен тэ заавал бичлэгэнд татах шаардлага байхгүй. Мен инвестмент чадсан. Одоо 4 сарын нэг шинэ 10-ыг гарангуут нь манийх нь энэ тэ өгөөж ашигшаа. Нэг хайхтар ашиг авч чадсангүй юу вэ? 350-аар тоглосноо. What the fuck. Энд чи A tier-ийн хайрцаг биш юм шиг байна чад. Энд чи C tier, B tier-ний хайрцаг байсан юм шиг байна. Хараатай. За өөч нэг cover тунсан, нэг хутгуун унсан. Let's see. Дахиад нэг хутгуунчлаа. За байж hold. Ингээ унаатай байвал за шаш. Ундуушс тэ. Дахиад унч. Ингээ унаатай болчин. Дахиад одоо манай талд. За окей, айлын талд. Надаас зөрмөр байгаа юм байна. Ёо, айлын талд унаатай. Айлын талд унаа. Айлын талд тайгертууд. Юу вэ? Сарамгч юм аашаа би одоо. Тэгээ айлын талд. Амар шачлаа. Юу вэ? 2.5. За 8-ний хайцаг байсан байна. Тэгээ дараагийн бичлэгийг олцгаая. Тэгээ санал байвал комментээр бичээрэй байна. Бүгдийг уншиж байгаа. Манай Kick дээр стрим хийж байгаа. Kick дээр орж иж стрим үзээрэй. Баярлалаа. Дараагийн бичлэгийг уулзлаа баяртай.